Хүн бүр таалагдах гэж хичээсээр ядарч байна уу? Чи ухаантай даруухан байх ёстой, хөөрхөн сайхан байх ёстой, чи илүү сайн, бүр төгс байх ёстой гэсэн үгсийг бид маш олон удаа сонссон байх. Уулзсан хүмүүс үргэлжил ажил, карьер, гэр бүл бас хаана амьдарч байгааг л асуудаг. Харин тэд яагаад аз жаргалтай, сэтгэл хангалуун байна уу гэж асуудаггүй юм бол. Өөрийгөө бас эргэн тойрныгоо сайн харвал бид бүгдээрээ л ёстой гэсэн нэг хайрцагт орчход тэр хайрцагтаа бусдыг багтаах гэж хүчилсээр байна. Өөртөө биш бусдад таалагдах гэж, өөрөөсөө өөр хүн байх гэж хичээх тусмаа хүн үн цэнээ алдаж эцэстээ хиндэж таалагдхаа болдог. Бүр өөртөө ч тэр. 12 жилийн үлгэрийг санацгаая. Ер нь яагаад тэмээ биш хулгана 12 жил багтаж чадсан юм бэ? Хулгана амтан бүхэн дээр очиж арга ухаан зааж өгөөч гэж гуйсан ч тэд бүгд л ямар ч арга нэмэргүй яг бидэн шиг бол гэцгээдэг. Тэгээд эцэст нь тэр амтан бүхэн адилгүй болохоор өөршгөө байж чадах нь л хамгийн чухал гэдгийг олж мэддэг. Гэтэл тэмээ бүгдэд таалагдах гэж бүхнийг дуурайх гэж оролдоод эцэстээ альчгүй хоцордог. Яг үүнтэй адилхан бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн хүсэл биднийг хинч биш болгодог. Зөв замаараа явж байгаа эсгийг чинь хэлж өгөх луужин зөвхөн таны дотор бий. Энэ бол таны өөрийн гэсэн үнц нь, үзэл бодол, дүр төрх, үг хэл, бас өнгө. Жинхэнэ аз жаргал гэдэг бол эрх чөлөө. Энэ бол өөрийнхөө байх зэрэг. Нэг дэлхий дээр амьдарч байгаа ч бид үнэндээ өөр ертөнц. Амьдрал алдаа оноогоор дүүрнэ. Нэгэнтэл алдаж байж ондгийн бол яагаад дуртай, бас зөв гэж бодсноо хийж болохгүй гэж. Бодлоо бусдад тулгаж хүчлэх биш. Өөрийнхөө байх боломжийг олгож байж л хүн бүхэн өөрийнхөө гэрэлтэх болно. Энэ бол чиний зам. Бусад хүн чамтай хамт алхаж болгоч хинч чиний өмнөөс алхаж чадахгүй. Бусадтай адилхан зүйл чинь биш. Тэднээс өөр байгаа зүйл чинь л таныг онцгой болгоно. Яг л хурууны хээ шиг.